Онцгойлын байгууллагаас сар бүр бэлтгэн хүргэдэг Немо подкастын өнөөдрийн дугаарыг Монгол генералуудын өдрийг тохиолдуулан бэлтгэн хүргэж байна. Манай өнөөдрийн зочин Монгол генералын төвийн гүйцэтгэх захирал Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн аюулгүй судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнанд доктор профессор Хушууч генерал Болдбаатар генерал маань хүрэлцэн ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэнд бас өдрийн мэнд хүргье. Монгол улсад генерал цол үсээд 82 жил болсон байна. 2004 оноос хойш энэ өдрийг Монгол генералуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Ер нь энэ өдрийн ач холбогдол онцлогийн талаар хоёулаа яриагаа эхэлье. Анхад 1944 онд улсын баг хурлын тэргүүлэгчдийн 152 дугаар тогтоол гарч цэргийн удирдах байгууллагын захирагч дарга нар гээд 11 хүнд энэ төрийн генерал гэдэг цолыг олгосон байдаг. Тэгээ энэ өдрөөс хойш өнөөдөр 82 жил болсон байна. Ер нь бол энэ генерал цол анхад 16 дугаар зууны үед Францад бий болоод тэгээд манай хойд хөрш байна 1657 оноос эхлээд энэ генерал гэдэг цолыг цэргийн байгууллагуудад хэрэгжиж эхэлсэн байдаг. Тэгэхээр зэрэгд энэ хугацааг ингээд ажиглаад үзэхэд бол нэлээд тийм эртний удирдах албан тушаалтны тэр тусмаа ялангуяа стратегийн төвшний албан тушаалтнууд олгодог нэлээд нэр хүндтэй цол гэдэг нь бол анзаарэгдэж байгаа. Ингээ 1944 онд энэ цол бий болж анхны 11 хүн энэ төрийн цэргийн дээд цол генерал гэдэг цолыг хүртснээс хойш өнөөдөр Монголд бол 240 генерал байна. Үүнээс 101 генерал нь яг ертөнцийн мөнх усыг үтсэн. Амьд сүрэн байгаа үндсэн зан 139 генерал байна. Энэ 139 генералаас өнөөдөр чөлөөнд байгаа 55 генерал, за бэлтгэлд байгаа 20 генерал байна. За ажил үүргээ гүйцэтгэж байгаа ингээд 64 генерал байнамаа. За генералуудаа ингээд аваад үзсэн бол өнөөдөр Монголд бол маршал цолтой хүн 1, армийн генерал 1, за хурандаа генерал 8, тэшлэгч генерал 23, за хушууч генерал 128, за сүүлд орсон бригадын генерал ингээд 79. Ингээд үндсэндээ 139 генерал өнөөдөр ингээд амьд зэрүүн ажил үйлрээ гүйцэтгээд ингээд байж байна. За генерал цолны өөрийнх нь гол утга учир юмгүй ерөөсөө нэгдүгээрт энэ цол өөрөө цэргийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүст олгогддог. Ялангуяа энэ цолыг авахын тулд цэргийн хэргийн тэр тусмаа аюулгүй байдал энэ олон улсын эрх зүй цэрэг стратегийн өндөр мэдлэг боловсралтай ялангуяа тухайн салбартаа 25-аас доош жил ажилласан. Тэгээ сүүлийн үедээ голдуу стратегийн төвшөнд удирдах ажил хийж исэн ийм албан тушаалтнуудад олгодог. Ийм нэр хүндтэй цол. Үндсэндээ энэ цол бол тухайн хүний мэдлэг боловсрол ур чадвараас гадна ихээхэн дадлаг туршлага тулгуурсан, чадвар тулгуурсан ийм цолоо. Тийм учраас бол өнөөдөр энэ цол өөрөө их нэр хүндтэй. Энэ цолыг авахын төлөө бас тодорхой шалгуур шаардлагуудыг хангаж манай төрийн цэргийн байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн маань бас ажилд зүтгэдэг. Энэ чанараараа бас манай төрийн цэргийн байгууллагуудын бас чадал сайжирч нэг үнц юм гэж үзэж байгаа. Байлдагчийн халаасанд генерал цол байдгаа гэд. Тэгэхээр нэг генерал хүн гэдэг чинь таны хэлдгээр бэлтгэгдсэн хүн байна гэж ер нь бол ойлгож энэ салбартаа тухайн салбартаа манлайлагч удирдахч байгаас гадна хийсэн бүтээсэн зүйл нь илүү үнэлэгдсэн байх ёстой маа гэдэг энэ шалгуур үзүүлэлт юм шиг нэг талаараа нөгөө талаараа тухайн хүнийг илтгэж байгаа нэг амжилтын үндэс юм болов. Зөв таны ярьж байгаатай санал нэг байна л да. Ер нь бол энэ цэргийн дээд цолыг хүртсэн нь бол өөрөө нэлээд том өндөр түвшинд удирдах байгууллагыг тэргүүлдэг. Тэгээ тэргүүлнэ гэдэг бол өөрөө их том агуулгатай үг л да. Ур чадвараараа, мэдлэг боловсролоороо, ёс суртахуундаа дээр нь хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ чанараа хамт олноо удирдах, хамт олноо тэргүүлж, дээр нь тухайн байгууллага хамт олонны улс орны аюулгүй байдалтай холбоотой стратегийн бодлого төлөвлөлтийн шинэ санаа оноонуудыг гаргадаг, түүнийг хэрэгжүүлдэг ийм албан тушаалтан. Тэгээ өнөөдөр энийг бол бас манай өнөөдрийн миний түнүүлдэг генералууд маань хангаад
төр засагтаа айрын одоо зэвсэг түвшний удирдлагадаа үнэлэгдээд энэ нэр хүндтэй цолыг авсан гэж ойлгож байгаа. Монгол генералуудын төв гэдэг тий 2002 онд байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа явуулж энэ төвийн маань онцлог юу байна? Ямар үйл ажиллагаа голчлон бас зохион байгуулдаг вэ? Монгол генерал төв үндсэндээ энэ төрийн бус байгууллага 2002 онд одоо тухайн үед улс төрийн газрын дарга байсан одоо Ёндан Дүүчэр за одоо манай Хэлийн цэргийн одоо хэн Цэдэшга гэдэг энэ дарга нарын саналаар энэ маань байгуулагдсан. За байгууллагын маань гол үүрэг зорилго нь бол генералуудынхаа одоо хийж бүтээсэн манлайсан ажил амьдралыг сурталчлах, залуу хойч үедээ танилцуулах, цэрэг их орон хүмүүжлийг төрийн цэргийн байгууллагууд болон Монголын залуучуудад хүргэх сурталчлах. За бас одоо тодорхой хэмжээгээр төрийн энэ өндөр цоллуулсан генералуудынхаа нийгмийн асуудал ямар нэг хэмжээгээр анхаарах. За тэдний санал бодлыг бас хүлээж авч дээд чатны удирдлагуудад хүргэх гэсэн ийм одоо үүрэг чиглэлүүдтэй энэ байгууллага маань ажилладаг. Энэ байгууллагын одоо үйл ажиллагаанд улбалаад өнөөдөр бидний нөгөө улс орны аюулгүй байдлыг хангах, за батлан хамгаалах нэгдсэн тогтолцоог бий болгох, ажил үйл ажиллагааны харилцан ойлголцлыг бий болгох гэдэг олон асуудлуудыг шийдэхэд энэ байгууллагын үүрэг орол бас хүнтэй хөв нэмэр оруулж байгаа. Тийм учраас энийг бол манай төрийн генералууд маань бас хүлээн зөвшөөрж дэмждэг. Дээр нь энэ үйл ажиллагаа, энэ арга хэмжээ маань бас нэлээд тийм хүмүүст хүлээдэг, хүсдэг ийм арга хэмжээ болсон. Тэгээд дээр нь энэ байгууллагыг бол одоо жил болгон манай Монгол улсын ерөнхийлөгч одоо их хурлын дарга, ерөнхий сайд хүлээж авч санал бодныг сонсож дэмжиж тусалдаг. Энэ чанараа энд ажиллаж энэ олон генералуудын бас нэр хүнд төрд үзүүлэх одоо хүндэтгэл энтер нь бол тод харагдаж байгаамаа. Монгол генералын өдрийг тохиолдуулаад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд ээлжлэн эрхэм генералуудаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд бол онцгой байдлын ерөнхий газраас хариуцсан энэ өдрийн хүрээнд олон талт арга хэмжээ үйл ажиллагааг бол зохион байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд бас бид үндэсний сүрэн төсвөрлөх чадвах гэд хилцүүлэг бас зохион байгуулагдсан тийм. Үндэсний сүрэн төсвөрлөх чадвах гэж юуг хэлээд байна? Иргэн хүний хувьд үүнд ямар оролцоотой байх ёстой юм бэ? Төрийн цэргийн энэ генерал бүхий байгууллагууд маань улам жил болгоод явж байгаа. Нодон одоо цагдаагийн ерөнхий газар маань бас арга хэмжээ зохион байгуулад үндэстэн дамжсан гэмт хэргийн асуудлаар эдэм шинжилгээний баг хурал хийж тэр хурлынхаа үр дүнд зөвлөмж болгож бас одоо энэ аюулгүй зөвлөлд гардуулсан байгаа. Энэ жил манай онцгой байдлын ерөнхий газрынхан энэ үндэсний сүрэн төсвөрлөх стратегийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал хэлэлцүүлэх хийсэн. Ер нь бол энэ сүрэн төсвөрлөх эрчтэй гэдэг бол өөрөө улс орнуудад байдаг төрийн аюулгүй байдлын бодлогын нэг том одоо чиглэл. Ер нь гол үндсэн агуулгын санаа нь ямар нэгэн хямралт нөхцөл байдал үүсгэхэд тухайн улс орон хэвийн үйл ажиллагаа явуулах тийм чадамжтай, тийм одоо нөхцөлийг бүрдүүлэх, тэрийг даван туулах энэ бодлого стратегийн нэгдлийг л одоо бид нар сүрэн төсвөрлөх гэж яриад байгаа. Энэ бол өөрөө зөвхөн одоо яригдж байгаа асуудал биш л дээ. Энэ дээр үеэс одоо эзэн Чингис хааны үеэс энэ стратеги хэрэглэгдэж байсан. Тухайн үед зөвхөн энэ нэр агуулгаар хэрэглэгдэж байгаагүй ч гэсэн энэний агуулга мөн чанар нь байнга оршиж байсан. За өнөөдөр зүгээр энийг бодтоор ингээд бид харах юм бол өнөөдөр бид нар энэ хоёр том гүрний дунд өдөө зэрэгтэй ингээд тусгаар улс болоод бие даагаад оршин тогтноод дэлхийн олон улсын байгууллагууд дэлхийн олон улсууд хүлээн зөвшөөрөгдөөд бие даасан аюулгүй байдал гадаад бодлогыг явуулж байгаа маань бас одоо бидний дасан зогчиж сүрэн төсвөрлж оршин тогтнож байгааг нэг том жишээ гэж би хувьдаа үздэг юм. Тийм учраас энэ сүрэн төсвөрлөх одоо чадвар төрийн төсвөрлөхийн чадварын стратегийг хэрэгжүүлэхийн тулд байгууллагуудын чадвар ялангуяа одоо миний түрүүний ярьсан энэ байгууллагыг удирдах байгаа дарга нарын одоо манлайлал, ур чадвар, сэтгэлгээ, хандлага маш чухал үүрэгтэй. Тийм учраас энэ өөрөө бас би түрүү хэлсэн манай улсын одоо аюулгүй байдлын нэг чухал чиглэл юм аа. За энэ сүрэн төсвөрлөх стратеги одоо хувь хүн иргэнд яаж тусах ёстой бэ гэж та асуулаа. Өнөөдөр манай үндэсний аюулгүй байдлын үжил баримтлал,
аюулгүй байдлыг хангах тухай Монгол улсын хууль за үндсэн хуулиар бол иргэд улс орноо хамгаалах одоо үүрэгтэй. Тийм учраас иргэн бүр одоо улс орноо хамгаалахад бэлтгэгдсэн сургагдсан байх хэрэгтэй. Дээр нь иргэн бүр өөрөө одоо болцгүй хямрал, болцгүй нөхцөл байдал үүсгэд бие дагаад одоо өөрийгөө болон байгууллага хамт олноо гэр бүлээ авч явах энэ чадвар чадамжийг сурч эзэмсэн байх хэрэгтэй. Энэ утгаараа бид нар өнөөдөр ярьдаг шүү дээ. Одоо техник үед ярьдгаас иргэний хамгаалтын асуудлууд гээл бүх нийтийн батлан хамгаалах тогтолцоо, иргэдийг улс орноо одоо хамгаалахад бэлтгэх гээд одоо энэний нэг шинэ хэлбэр болоо бид нар хэрэгжүүлж байгаа нэг зүйл бол одоо энэ оюутан цэрэг байна. Өнөөдөр оюутан цэрэг хөтлөөр хэрэгжээд явж байна. Энд хамрагчдын тоо, энд хамрагдсан хүмүүсийн тоо маш их болж байгаа. Энэ бол ерөнхий том агуулгаараа харах юм бол бид нар бас иргэдээ энэ ямар нэгэн нөхцөл байдал үүсгэхэд бэлтгэж байгаа нэг хэлбэр юм. Ер нь бол одоо хүн болгоно л эх орноо хайрлах, эх орноо хамгаалах. За тэгээд дээрэс нь дахиад нэмээд асууад эх орноороо омогших, бахархах гэл маш олон зүйлүүд байна л да. Тэгэхээр ер нь эх орноороо бахарх нь, эх орноо хайрлна гэдэг нь өөрөө яг энгийнээр ямар ойлголт юм бэ? Эх орноороо бахархаж, эх орноороо хайрлна гэдгийг одоо хамгийн сайн мэдэрч, хамгийн сайн зүрх сэтгэлдээ энийг ойлгосон улсууд бол манай цэргийн албаагчд. Тэр тусмаа олон улсын инхий сахиулгын ажиллагаанд яваад энэ гадны орнуудад тэр тусмаа энэ Африкийн орнуудад үүрэг гүйцэтгээд ирж байгаа цэргийн албаагчд бол эх орон энэ тусгаар тогтнол бие даасан байдал гэдгийн мөн чанар утга учирыг бол одоо зүрх сэтгэлдээ шингэл ойлгож ирсэн. Тийм учраас бол өнөөдөр одоо бие даасан тусгаар улс дотор өөрийн тогтоосон одоо хууль эрх зүйн дэг журмын хүрээнд чөлөөтэй ингэж одоо сайхан амьдрах энэ эрх чөлөө гэдэг бол өөрөө хүнд хамгийн үн цэнтэй юм л да. Үн цэнтэй. Энийг бид нар хамгаалж хадгалж явах хэрэгтэй. Дээр нь яг эх орон гэхээр одоо хүмүүс их том ойлгоод идэв юм л да. Зүгээр ер нь бол эх орон гэдэг бол өөрөө үгүй юм бол тухайн хүний хариуцлагатай байдал, тухайн хүний өөрийнх нь зөв зорилго одоо тэгээд тухайн хүнийх нь хөгжилтэй их холбоотой асуудал да. Ер нь бол чи хариуцлагатай, зөв зорилготой байх юм бол тэрнийхээ төлөө тэмцэж хийж бүтээж чаддаг бол энэ өөрөө чи одоо улс их орондоо хувь нэмэр оруулж байгаа том үзүүлэлт. Хэдий ч нэ эх орны үнц нь тухайн улс орны одоо гишүүдийн хүмүүст соёл хандлага бас их хамаардаг шүү дээ. Тийм учраас бол энэ дээр бол бид нэр ярихдаа бол энэ одоо тусгаар байдлаа, энэ бие даасан эрх чөлөөгөө энэ өөрийн гэсэн энэ байгаа бүх юмнаа хайрлж хамгаалж эннийхээ төлөө хөдөлмөрлж зүтгэж энийг одоо нандиндаг энэ одоо үжил бодлол бол одоо эх оронч үжил. Тэрнээс бол одоо эх оронч үжилгээ нэг тусдаа юм байгаад ингэдэг тийм ойлголт бол харьцангуй. Тэгэхээр энэ үжлийг хүмүүст бий болгож энэ үжлийг хүмүүст төлөвшүүлэхэд тулд бидний зүгээс одоо ялангуяа одоо манай төрийн цэргийн байгууллагуудын хувьд бол энэ чиглэл дээр бол маш их сайн ажилтдаг системтэй ажлын юм одоо тогтолцоо бий болчихсон. Зүгээр одоо сүүлийн үед ингээд хараад хад манай бусад иргэний энгийн байгууллагуудын хувьд бас энэ дээр анхаарч цаашдаа бас боловсронгуй болох ийм юмнууд бол байна гэж харагдаад байгаа. Аливаа зүйлийг манлайлан, чиглүүлэн, удирдна гэдэг бол тус тустай агуулгатай л да. Тэгэхээр хувь хүний манлайлал одоо энэ эх орны одоо хөгжил гэдэг юм уу? Тэр нэг эх орны гэсэн сэтгэл үзэл баримтлалд хэр хамаатай зүйл вэ? Ерөөсөө одоо хамгийн хамаатай. Өнөөдөр бид нэр ингээл бодит байдал дээр харахад хувь хүний одоо хариуцлагагүй, хувь хүний одоо мэдлэггүйгээс болоод янз бүрийн алдаа гараад тэр алдаа нь өөрөө эргээд одоо дорж гэдэг хүн дээр биш зүгээр Монгол гэдэг нэрээр ингэж гард илэрхийлж байгаа. Тийм учраас бол хувь хүний өөрийнх нь одоо ёс зүй хандлага, мэдлэг боловсрал, хариуцлага бол одоо маш чухал. Тийм учраас өнөөдөр манай нийгэмд одоо энэ хүмүүжил, ёс зүйн асуудлууд бас анхаарал татсан юм асуудлууд болоод байгаа. Энэ дээр чинь бид нар анхаарах хэрэгтэй. Ялангуяа энэ дээр зөвхөн манай төрийн байгууллагууд гэхээсээ илүүтэйгээр манай сургалт боловсролын байгууллагууд системтэйгээр бэлтгэдэг, энэнд одоо сургадаг ийм үйл ажиллагаа ахиж эргэж харж сайжруулах юм шаардлагууд бол байгаад байна. Ер нь эцсийн дүндээ тухайн улс орны тусгаар тогтнол хөгжил жичгэлэлт бол төрөөс биш хүнээс хамаарна. Хүн хэдий ч нэ зөв боловсрол, зөв хөгжиж, зөв зорилготой байна. Тэр хэмжээгээр одоо улс орн бас хөгжих одоо үндэс суурин тавигдан. Тэрийг дэмжсэн
одоо бүх талаар нь дэмжсэн төрийн зөв бодлогод л өөрөө бас байх шаардлагатай. Тэр байж тэр дэмжигдчихэж энэ хоёрын одоо нэгдмэл байдал үүсчиж одоо бидний тавьсан зорилго одоо хангагдана л гэж би хувьдаа үздэг. Та ер нь Монгол улсын хэддэх генерал бай, хэдэн онд бас генерал хэмээх эрхэм дээд цоллыг бас хүртэж байв. За баярлалаа. Би одоо 1978 оны цэрэг байлтчин ба. Тэгээд одоо цэргийн албагаа тэгээд тэрнээс хойш ингээд Батлан хамгаалагч зэвсэг төвчин энэ аюулгүй байдлын салбарт ажиллаж явж байгаа. Би 2009 онд одоо ерөнхийлөгч намбарын инквайраас анх одоо бригадын генерал цол хүртчихсэн. Тэр үедээ бол би одоо 145 дахь одоо генерал цолтон болж исэн. Одоо ингээд үзэхэд тэрнээс хойш одоо 240-ээр бараг 100-аад хүн шинээр бий болсон байна шүү дээ. Ингээ 2013 онд би бас одоо Хошууч генерал цолоо бас ерөнхийлөгчийн 88 дугаар одоо зарилгаар Хошууч генерал цол авч исэн. Тэгээд одоо Монгол улсын генералууд дотор 145 дахь одоо генерал нь болж исэн. Тэгээд энэ бол бас миний амьдралд одоо чухал тийм үйл явдал болсон. Дээр нь бас манай энэ одоо ажиллаж исэн байгууллага хамт олон манай Батлан хамгаалагч зэвсэг төвчнөн удирдлагуудын зүгээс бас миний үйл ажиллагаа ажил төрлийн үнэлж одоо өгсөн энэ том цолоо гэж одоо байнга баярлж явдаг. За баярлалаа танд. Тэгээд танаар дамжуулаад таны гэр бүлд болон Монголынхаа нийт одоо генерал цолтнуудад Монгол улсад генерал цолны өдрийн 82 жилийн Монгол генералуудын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээд та бүхнийхээ хийсэн бүтээсэн үйл хэрэг гавьяа зүйлсээр нь залуучууд бид маань бас омогшиж бахархаж байдаг шүү гэдэг энд бас олон залуусынхаа өмнөөс бас бахархан хэлэхэд таатай байна. Тэгээд сайхан бүхэн ерөөлөөр дүүрэн байх болтугай. Баярлалаа танд. За баярлалаа. Бас одоо энэ нэвтрүүлэгт оролцоод Монголынхаа бүх одоо генерал цолтнуудад бас Монгол генерал төвийн удирдлагаас одоо хамгийн сайхан эрүүл энхийг хүсэж та нарын үйл ажил хэрэг маань манай залуучуудад үргэлж үлгэрдүүлэлт болж явах болтугай гэж хүсэн өрөөгөөд Монгол цэргийн маань одоо суу алдар байнга одоо мандан бадарч хөгдөн дэвжиж явах болтугай гэж өрөөё. Баярлалаа. Баярлалаа.